Улаанбаатар хотын газар олголтын 30 гаруй жилийн шийдрүүдийг нэг бүрчлэн шалгах асуудал улсын хурлын хэлэлцэх асуудлын төвд орж ирлээ. Хэрвээ хянан шалгах төр хороог байгуулвал энэ нь зөвхөн хууль зөрчсөн газар олголтыг илрүүлэхээс гадна нийслэлийн өнөөгийн төлөвлөлтийн алдааны шалтгааныг улс төрийн түвшинд анхудаа иж бүрэн дүгнэх оролдлого болох юм. Хянан шалгах төр хороо 3 үндсэн асуудлыг шалгахаар төлөвлөжээ. Нэгдүгээрт 23 онд эхэлсэн иргэнд газар өмчлүүлэх бодлого бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжсэн бэ? Хуулийн хэрэгжилт 20 гаруй жил үргэлжилсэн ч иргэдийн дөнгөж 5/1 нь өмчлөлийн газар авсан гэх тоо бодлого зорилгодоо өргөгийг харуулна. Хоёрдугаарт нийт эзэмшлийн талбай, сургууль, эмнэлгийн орчинд барилга барих зөвшөөрөл хэрхэн олгогдсон нь хот төлөвлөлтийн бодлого, захиргааны шийдвэрт хэрхэн ялагдсныг тодруулах асуудал. Энэ нь өнөөдрийн төвжирэл, ногоон байгууламжийн хомсдол, иргэдийн амьдрах орчны доройтолтой шууд холбоотой. Гуравдугаарт богдхон уулын ам, тусгай хамгаалалттай бүсийн газар ашиглалт. Хэрэг зөвшөөрөл олголт, эрх шилжүүлэлт хууль зөрчсөн нь тогтоогдвол энэ нь зөвхөн газрын асуудал бус төрийн шийдвэр гаргалтын ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн томоохон кейс болж хувирна. Өнөөдөр Улаанбаатарын төгжрлийг ярих юм бол төгжрөл бол Мегомбын инх болт. Монгол улсын авилгалыг ярих юм бол Мегомбын инх болт. Рүүр ингэ тогтоож авах хэрэгтэй. Одоо бид нар марчаад байгаа байхгүй. Өнөөдөр энэ стресс бухимдал хаанаас эхэлтэв гэдгийг тодорхойлж иж, тэдэртэй хариуцлага ярьж иж, дараагийн шийдвэрүүд, дараагийн хууль эрх зүйн орчин боддоор энэ нийгэмд үйлчлдэг юм хуулийн зарчим тогтох учраас энэ хэн шалгах төр хорыг заавал байгуулах шаардлагатай. Иргэд нь алга дарам газраа авч чадахгүй байхад мэдээлэлд ойр, эрх мэдэлд ойр хүмүүс хуулийг илт зөрчиж уулыг ам амаар нь хашиж байгаа энэ байдлыг таслан зогсоож иргэддээ газрыг хуулийн хүрээнд нь өмчлүүлэх энэ ажлыг одоо илүү шуурхай зөв зохион байгуулах зорилготойгоор энэ хянан шалгах төр хороог бидэнтэй хамт хэвлэлийн хурал хийж байгаа энэ дөрвөн гишүүн одоо манлайлан санаачилж өнөөдрийн улсын хурлын чуулганаар хилцүүлэх гэж байна. Тэгээд та Улаанбаатар хотын газрын асуудал өнөөдөр зөвхөн өмчлөлийн маргаан бос хотын хөгжлийг тодорхойлох улс төр эдийн засгийн хамгийн том асуудлын нэг болсон. Тиймээс байгууллагаар санал болгох хянан шалгах төр хороо өнгөрсөн шийдвэрүүдийг сөхөхөөс гадна газрын бодлогын бүтлгүүтлийг дүгнэх улс төрийн явц болох нэ. Гэвч улсын хурл дахь Монгол Ардын намын бүлэг энэ асуудлаар завсарлага авлаа. Хуралдаан даргалагчаас завсарлага өсөж байна. Монгол Ардын намын бүлгээс тус төр хороонд орсон зарим гишүүд хасагдах нэр өөрчлөгдөх саналтай байгаад бол энэ асуудлаар 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байна. За, ажлын 2 өдрөөр нэгд өдрийг дуустал 2 хоногийн завсарлага өгдөө. Гэхдээ төр хороо байгууллаа гэд асуудал автоматар шийдэгдэхгүй. Улс төрийн хариуцлагыг бодитоогоор хүлээлгэх үү, эсвэл өмнөх олон ажлын хэсгийн адил дүгнэлт гаргаад өндөрлөх үү гэдэг нь гол шалгуур. Хэрэв зөвхөн өнгөрснийг буруутгах улс төрийн эндэр биш, газрын эрх зүйн шинжилгээний суурь болж чадвал энэ шалгалт бодитоор нөлөөлж үр дүн төрнө.